Hey guys. Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаар дээр бид хоёр Тэнгисийн ирэг дээрхийн season 2-ын 3 дугаар анги дээрх тойм болон Тэгэл явах байгаа. За тэгээд өмнөх ангийн төгсгөл дээр оролцогчдод маань бие биенрүүгээ захиа бичээд дууссан байгаа тий. Тэгээд 3 дугаар анги маань эхлэхдээ захиануудаа бүгдээрээ аваад эхэлж байгаа. Тэгээд хамгийн их захиатай нь Тод байсан тий. 3 захиа авсан. Цэгийн төгсөөд сэтгүүлээ 3-аас авсан байгаа. сэтгүүлээ захиа дээр бас нөгөө нэг rhyme шиг чиний нэр Тод удахгүй болно од мод. За тий нөгөө л нэг юмаа дахин бичээд. Гэтэ нөгөө нэг энэ захианы гол онцлог нь хин рүүгээ битсэн гэд мэддэхгүй байгаа шүү дээ тий. Тий. Тэгээд Тод болохоор над руу сэтгүүлээ бичсэн юм байна гэдгийг мэдсэн тий. Тэгээ Тод бол ер нь хамгийн баг одоо итгэл л нэгээд байгаа шүү дээ. Тэгээ дараа нь Мичи хонгороос нэг захиа авсан. Хонгор болохоор 2 захиа авсан Мичи болон Золоогоос авсан тий. Ягаад түрүүчэн дээр бас Золоо хон талтаа гадсан шүү дээ. Тэнгүүд яг Мичи хонгороо хоёрыг бие биенрүүгээ захиавч байгаа. Тэгээ яг нэг тэр өмнөх анги дээр ярьжсэн шиг нэг бас нэг хөөрхний spark үсэд яваад байгаа тий. За тэгээд өөлөө болохоор нэг захиа хасаагаас авсан. Бас шүлэг мөлттэй ядаргаатай тий ёо. Тэгээ нэг миний нэг 10 жилдээ бичсэн захианууд шиг л нэг шүлэгнүүд шиг л тий. Уран зохиолын хичээл дээр нэг шүлэг зохио ингэж зохиож байгаа шүлэг шиг. Тэр шүлэгнүүдийн зүгээр ганц удаа л тэгэл хэлээл тэгээ болоо шүү дээ тий. Бүр ингээд чиний бүтэн персоналити чинь заавал тэр шүлгэн дээр ингээд тойролтод яваад бас болохгүй шүү дээ. Тэр нэг ганц гимик нь одоо ингээд хуучраад байгаа байхгүй. Харин тэгээд одоо мэдгүй одоо цааштай яах юм баа мэдгүй болоо тий. Харин хасааг авчлахлаарэ 2 захиа авсан. Өөлөө олон Даяна авсан байгаа тий. Тэгснээр Даянаг хадрыг Тод битсэн баха гэдэг амар хөөрцөн юм шиг ёо. За энэ захиаг бол би бол анх уншаад өрн байж магадгүй гэж бодсон. Гэхдээ яг ирэмж байгаагийн дахиад санаад за Тодоо байж болох юм байна гэж бодсон. Тэгэл Үйлэгийн захиаг болохоор Үйлээ биш Золоо юм болооч ш тий. Яг би яг халамжлагын хувьд бол золоо гэлөө их халамжилсан. Тэгэхээр анхаарал халамжчин эмгтэлэг байдал минь сэрэж байгаа юм санагдаж байна гэдэг өгүүлбэрээс нь золоог байж магадгүй гэж бодож байна. Тэгээ бидэрт яг үзэгчдэд ингэ харагдахтай болохоор харин ч бүр золоо хасаатай аваад байхтай харин ч Ингэ чивчсэн тий. тий бүр дургуй нөрцөө нөөрнөөс нэг харагдаад байгаа байхгүй. Тэрийг манер ерөөсөр хинтийн ерөөсөө аваагүй юм шиг байгаа тий. За тэгээд зэтгүүлээ болохоор нэг захиа амраагаас авсан. Одоо тэгснэ. За тэр захианаар болохоор чи хараалаа багсгал хоёулаа дотн яриа өрнөж болохоор байна гэж бичсэн байсан тий. Тэгсэн чи тэгэнгүүт бас нөгөө чинь амрааг энэ яг Тодоо баха гэж ерөөсөн залууч ерөөсөө Тодоогоос захиа авмаар санагдаад байгаа юм шиг тий. Харин Тодоод бүгдээрээ ирнэ жоо талтай юм шиг байгаа. Тодоо ч одоо хамгийн их цагаан авсан байгаа шүү дээ. Тэгээд зэтгүүлээ чи өөрөө бас Тодоо руу захиа бичсэн. Тэр ер нь бол энэ залуусын нэг хандлага бол нэг иймэрхүү байна. Тий. Бүгдээрээ Тодоо руу байна. Тодоо руу. За тэгээд Цэгийн бол мэдээж бас адилхан Тодоо руу нэг захиа бичсэн. Тэгээд Тодоо алхахлаар Цэг рүү бас эсрэг зүйлээ бичсэн байгаа даа тий. За тэгээд захиагийн хүмүүс гэх юм бол Амраа, Золоо, Даяна тэгээд Төгсөө байгаад байгаа тий. Төгсөө бол тэгээд захиагүй байгаадаас жоохон гонсгор дөө. Тэгээ эхний дугаар дээр болоод анх орж иж байхдаа Амраа Золоо хоёр ч бас нэг амар өөрсдөө мэдэрсэн орж иж байгаа шүү дээ. Амраа ч бас нэг алдартай бас айгүй successful тийм дуучин байгаад байгаа. Харин Золоо болонгууд бас өөрийгөө нэг танилцуулсан тий. Аль эзэн J Park-ын клипэнд тоглосон тийм нэлээд алдартай модель байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт хамгийн их захиа аавна гэж бодож байсан хоёр нь нэг захиа байхгүй болоод арай нэг хөрсөн дээр арай бууж эхэлж байгаа юм шиг санагдсан да. Магадгүй л те. За тэгээ энэ дугаарыг элч маань бол Цэг болсон байгаа. Тэгээ Цэгийн эхний даалгавраа танилцуулаад за эхний даалгавар нь болохоор октод 2 баг тавагдаад эрэгтэйчүүдэд хоол хийж өгөх болсон байгаа да тий. Тэгээд Амраа, Золоо, Даяна 3 1 баг, тэгээд Үйлия, Тод, Мичи 3 1 баг болсон байгаа да тий. Энэ яг цаанаас албаар ч юм уу гүч юм мэдтгүй. Нэг захиа авсан болон аваагүй гэдэг ингээ 2 баг болчиход байгаа тий. За тэгээд октод маань хүнсээ цуглуулахаар одоо local marketer явсан байгаа. Тэр хооронд болохоор манай залуус нарчил эзгүй хоорондоо хин дөгсөн, яасан, ийсэн ингээл бөө юм болцсон те. Бөө ховж болцсон байж байгаа байхгүй те. Тийм тэгэл хин эндээ өгсөн. Би тэнд өгсөн, би тэрэнд өгсөн энэ төрж яриад. Ер нь энэ сизний маань залуус хоорондоо нэлийн хов боцоод байгаа юм тий. Захиалтай манай хотог шаажин те. Хотог бол те. Хотог те. Манай хотог шаажин те. Тэнгүүдс хонгороос гарч ирэл. Энэ чинь яа вэ? Ер нь бол ийм зөө. Захиагүй байх зүгээр. Яагаад гэвэл хотод илүү байгаа захиаг байгаа гэдэг чинь бид манай хөдөлгөөний захиа авах хэрэгтэй байна. Нэг юм найруулагч шиг л. Тийм энэ дэр төгсөө бүр амар удирдлагыг гартаа аваад байгаа тий. Тийм төгсөө бас нэлээ ингээд мэдээлэл энэ төр дамжуулж орж ирж яриад байгаа тий.
Тэгээд дараа нь одоо манай октод хүнсээ цогцолж байгаа хооронд залуус маань нэг тоглоом тоглосон. Нэг баг зүүгээд тэгээд цогтөг тэр цогч байгааг нь хамгаалж байгаа. Энэ тоглоом чи яах вэ тэгэл ингэсэл өнгөрсөж байгаа. За тэгээд октод маань болохоор Амрагийн багийнхан бүргэр ихээр болсон. За тэгээд Мичигийн багийнхан болохоор жоохон терияки маягийн колатай тийм дахиа будаатай хийгэр болсон мөлий те. Маа Даяныг болохоор паналист бата харснаа. Мулан шиг харсна гэдгээсэн те. Уринг болохоор харснаа Покагант шиг гэл нэрэн айгуу Диснейн гүнжүүдлэг. Нэг Диснейгийн баахан гүнжүүдэл нийлээд нэвтрүүлэгч ороод байгаа юм хаашаа. Харин тэ эсвэл манай бата охинтой ахаа яг. Тэгээ баахан Диснейн кино үздэг бах тэгээ охинтойгоо. Тэгээд бандер маань октодгүйгээр нэг тоглоом тоглосон байгаа шүү дээ. Тэнгүүд октод хүнсээ цоглуулчаад хурж ирээд октодын тоглоом тоглосон байгаа тийм. Аха. Харагддгүй санал гэдэг юм шүү дээ. Нүдэ баа бүжилж байгаа дуу зөксөн гут дэр болоод дэрэн дээрээ суудаг тийм тоглоом байгаа тийм. Ер нь аим хөтөд тоглоом байл шүү дээ. Харахгүй болохоор Тийм үлээ. Тэгээ бүгдээрээ ер нь октод бүгдээрээ ингээл мөтгөл яваад байгаа юм чаа. Энд дээрээс хайлайт нь бол үүлээ нэлээд амжилт бүжилжсэн тийм. аим дажиг бүжилт юм л дээ амар гоё. Амар өвсөлтэй. Амар тийм чөлөөтэй. Тий. Хүнээс нэг юм санаа зовсон маягтай биш. Тэгээ энэ тоглоом дээр Мичи ялсан байгаа тийм. Бас хөөрхөн. Манай Мичиос ижаад тэмдэнүүдээр хөрх ялаад ах юм аа. Нилийн ер нь сэргэлэн байрна тийм. Тий. За тэгээд одоо манай октод маань хоёр багаараа хавагдаад хоолнуудаа хийгээд Уулиа Мичи тод 3-ын хоол болохоор салааттай колот ер нь терияки чикен байгаа тийм. Айгу тийм юу өрмөц хоол байгаа. Тэгээд тэр салаат нь ч гэсэн амар иддэг цэцэг мэсгэр ингээ хийгээл өөртөөр хайж явж байгаа. Тэгээ нэр нь хос хүнгийн зүрхэн үнсэлт гэдэг нэртэй байвар. Амар найван гişүүн төгс тэр цагийн төгс нэрээсэн тий. Тэгээд амраа золоо Даяна 3 болохоор бүргэр хийсэн. Нэр нь болохоор зад бүргэр гэж. Яа тэгэхээр золоо амраа Даяна гээд ZAD гээд зад гэдэг нэртэй. Айгу хөөрхөн. Амар зөвөн бүргэрсэн тий. Бүр хоёр давхар махт тий. Нөгөө махан бүр далиар бүдүүж шээ. Тэгээ нөгөө эдгэр чинь жоохон махаа сансан юм шиг байлээ тий залуучууд нь. Тэгээ хөөрхөн айгу мэдрэмжтэй уугнаас хоололсон юм шиг байлээ. Тэгээ эдгээр хоол итгэсэн өмнө гинт одоо нөгөө CCTV хэм одоо нууц камерны бичлэг гарч ирж байгаа юм тий. Хасаа шууд бандероо цоглуулаад өрөөндөө ороод Информашн орж ирлээ. Одоодын өрөөс. За. Намайг автай юм даа. За. Тодоо 3 цаг авсан. тэгсэн маа нөгөө бандер чи хоорондоо өөр хөө юу вэ хинбэ гэл яасан гэсэн чи Цэтүла тодод захиа битсэн гэдэг хэлээгүү. Тэгэхээр яг төгсөө цэгийн хоёр л тодод захиа битсэн гэж бодоод байгаа хөөхгүй те. Төгсөө өмнөх өдөр нь залуустай хэлсэн юм байлээ л да. Би одоо тод дэр нь бол нэлээд талтай байгаа гэд. Тэгэнгүүт нэг залуу нь тодод нөгөө захиа өгсөн гэдгийг хэлэхгүй нуугаад байгаа гэдгийг сонсчоод төгсөө бас нэлээд айгүй их реакшнтэй байсан те. Шаалт өштэй. Шаалт өштэй. Мэн цэгийн битүү тод битсэн гэдэг хэлсэн шүү дээ. Дөнгөд таагуурын нэг нь суспиш шааж байгаа байхгүй. Хаа хэд эвгүй юм байна шүү. Би хэлсэн шүү дээ. Би өчтөр хэлсэн шүү дээ гол. Би тодод байгаа шүү гэсэн чинь намайг тодод болохоор те нэг нь нууж муугаад ганцхан юм шүү дээ. Амар юм байна шүү ёо. Ер нь бол нэлээд ингээ зүрхэндээ хүнд хүлээж авч явах шүү гэсэн те. Хоглоо болгож хэлж байгаа гэсэн. Октоудаасаа илүү хоббат чивл яах вэ? Угаас тийш. Манай тааш өдөрт 3 хоббат. Цэцэд бол 3 базар. Тэгээ залуучууд мань хоёуг болж байгаа бадчих хоорондоо октод мань хоолоо ингээ хийгээл те. Нэг ингэж хийж чи нэг чи будаага яачих чи нэг ингэж гэлээ. Аюу хөөрхөн октодын динамик аюу хөөрхөнсэн те. Тий. Тэгээ амраа бас одоо энэ дээр бас хөрхөн таалагдсан. Нэг амраагийн багийн хоолч одоо бүрэг хийж байгаа шүү дээ. Тэгээ эдгээр срача соос аваад хийх гэж байснаа. Монголоор өгчгүй жижигэн хажууд нь Тэгээ. Гол нөгөө эги шитэги нөгөө юу гэдсэн шүү дээ. Spice нөгөө нэг тэмцээнд орсон чинь би иддгүү шүү. Иддгүү нөө жим хийдэг болохоор тэгвэл жимнээс гадна угийн нөө хашилтай ч гэдэг. Цэгийг бас нэлээд бодсон шийдвэр хийж байгаа. Ер нь бол нөгөө бусдаараа нэлээд хөрхөн бодсон байгаа хэрэг. Эдгээр ч гэсэн юугаа бүргэрээ хийхдээ ч гэсэн маа залуус махаа санжиж магадгүй гэдэг шалтгаанаар хийсэн. Тэгэхээр тийм. Амраа дээр л захиа авааг нь бас нэлээд болсон байх гэж байна. Өөрийнхөө тэр дуучин гэдэг персонагаа ингээд хаяад хөрхөн хичээж эхлэх юм тий. За тэгээд октод маань хоолоо аваад залуучуудад танилцуулж байгаа те. Тэгсэн чинь Даянагийн хоол танилцуултанд амар лаг байсан те. Арал дээр ирээд манай монгол залуучууд мах айгүй хүсэж байгаа бах гэж батсан. Харин арал дээр ялангуяа байгаа учраас single биш double cheeseburger хийсэн. Тэгээд
Манай яг багийн 3 гишээний эхний өсгүүдээр нь зад гэдэг нэртэй special burger байгаа. Залоо амраа даяна гэж. Special burger. Шеф үнчнаа тий. Тэгээд манай зад бургерийг зад идцгээрээ. Баярлалаа. Ингээд угаасаа багш болохоор тэр юм уу яриад сурцсан болохоор тэр юм уу аюулаг тайлбарлаад танилцуулсан. Баярлалаа. Кола chicken удааг нь харж ивэл юм тий. Хос хөнгийн зүрхэн үнсэлт гэдэг нэртэй шүү. Тэгээд салаад нь бол самар салаад байгаа. Тэ яг юм зуны бүх хөнгийг агуулсан. Нэмээд идэж болдог цэцэгтэй. Тэгээд enjoy the meal. Баярлалаа. Биднийг сонгоор. За мэдчихсэн хоолоо ерөнхийдөө өөрөөхөө чадах хэрэгэнд л ингээд танилцуулсан байгаа тий. Тэгээд тэгсэн чинь хонгор энэ дээр амар хөрхөн. Яа маа октодын бас тэр танилцуулж байгаа уран цэцэн холбоо молбоос эвгүй. Манайд бас жоохон гейм жоохон step up хийхгүй бол Дэм. Годогдохоор нэг жоохон бодсон шүү. Амар хөрхөн урайлгахын ярьж мараад байгаа айгүй хөрхөн байсан тий. Хонгор арай ер нь залуусаа жоохон ингээд нэг өдөртөө ч юм уу тий найруулад одоо бөөнөрөө ингэхсээ тийх хэвээр энэ гэж яриад байгаа юм шиг нэг санагцсан. За тэгээд охтуудын хоолн дээр залуучууд саналаа өгөх болсон тий. Хин нэлээд гоё хоол хийсэн байна гэдэг дээр санал хураасан байгаа. За тэгээд ясан охтууд нь бас шагналтай юм шиг байгаа тий. Төгсөөд цэлмэг хоёр болохоор бүргэр дээр хасаа цэгийн хонгор 3 teriyaki chicken дээр сонгосон байгаа. Яагаад teriyaki chicken яасан гэсэн чинь ерөнхийн нэг creative байдал нь харж агаад яасан юм шиг байл тий. Тэгээд дээрэс нь манай цэгийн чинь салаад нь амар дуртай боллоо. Тэгээд салаад эзэмсэн болохоор сонгосон гэдэг харж тий. Teriyaki chicken маань ялсан. Хөрхи мичи болохоор ялсан баг гэрийнхэнтэй ярих хэр хөвөлтэй гэл амир хөөрхөн тий. Мичи амир хөөрхөн санаад байгаа маа. Эдгэр чи одоо нэг яг бүтэн саржанга энэ арал дээр тэгээ ерөөсө уцгүй байгаа шүү дээ. Уцаа оруулгацсан. Гэрийнхэн мэрийнхнээ санаж байгаа шүү дээ. Бийцэн санаад боо юм болно. Чамааг санаад. Тэ чи яасан бол би орохгүй л дээ. Тийм шүү дээ. Юу ч ярьчээ. За ээжигээ санаал чи. За тэгээд ясан багийн 3 гишүүд маань гурлаа болзоонд явсан. Хөөхий нөгөө захиа аваагүй 3 дахиад л амир лүүсэр царайт тий. Тэгэл болзоонд явж чадаагүй. Ялсан багийн гишүүд тодоос эхлүүлээд болзоонд явбараа хүнийхээ хажууд очиж зогсоорой гэдгсэн тий мока. Тэгсэн чинь тод олох дээр цэдмэг төгсөө хоёр яг голд начиж зогссон тий. Тэгээд жоох эвгүй бодлаантай юм болсон. Тэгээ төсөөчсөн өөрөө дараа нь хэллээсэн л та. Яг бид хоёрын гол зөкс тэгээд надтай явах гэж байгаа юм уу гэж харангууд цэлмэгтэй ойрхон байсан гэж байгаа байхгүй. Тэгээ явахтаа айгу эвгүй сэтгэл болгонгод өөрийн сонгосон маань ирдэ шууд дагуул явчихсан тий. Тэнгүүд төгсөө бас ингээд харж ирсэн намайг сонгож байгаа хөтөгээ ингээд нэг урагшаа алхаж байгаа тий. Харин тий тэр нь бүр амар сайд тий. Тэгэл хөрхий төгсөө бүр амар ингээ эвдэрчиж байгаа байхгүй тий. Эвдэрхий хүн бол бицэж байгаа маа. Харин хамгийн шин энэ тодч одоо цэгийн рүү уулна захиа битсэн шүү дээ. Цэг дээр орж зогсоох гэсэн чинь харин ч бүр хол зогссон тий. Гэтэ бодоо энэ өдөр эхлээс хойш цэгийн гайгүй тодтой ингээ ярэ мэрэ хийгээдсэн бол тод бас цэгийг сонгох гэсэн юм магадгүй тий. Тэгээ бас энэ юуны шоуны гол зорилго нь тэгэл аль болох олон хүмүүстэй ингээл харьцаж байгаа даа л өөртөө тохирох хүнээ сонгоно гэсэн байгаа л тий. Тэгэхгүй одоо эхний 2 хоног ингээл өнгөрч байхад шууд баг хососоо олоод тэр үнтэйгээ явах шиг байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэрэн дээр бас нэг тэгээд тасан ч байхгүй л дээ. Тэгээд тэрний дараа үеийн олонгууд мэдээж хасаад ирсэн. Тэгээд мичи болохоор хонгорыг сонгосон. Бөөнөр болзоонд явах хүмүүсээ сонгочоод октод маань өрөөндөө ороод авчих юмудаа амжлаа юм шиг байгаа юм л та. Тэнгүүд үүдс нь амраа золгоо хоёр гарч иж байгаа. Тэгээд мичи тод хоёр байсан чинь. Тэгээд Тийм байна уу? Бид нэр болон та нар ч юм уу? Тийм үү? Sorry. Та тэрээр яваад гисэн чинь тод мичи рүү харснаа. Би яг юу хийж вэ мичи? Юу хийж вэ гэд. Тэр ихтэй жоохон ойлгомжгүй яг юу басна сайн. Яг сайн ойлгоогүй тий. Сэтгүүлэг сонгосондоо тэгэж харамсаад байгаа юм уу? Эсвэл амраад жоохон гомдооцсондоо тэгэж хэлсэн үү? Сонио. Тэгээ октодын хооронд бас нэг тиймэрхүү өршөлтөн бас байгаад байгаа юм шиг санагдсан. Тэрэн дээр л. Тэр маа нөгөө нэг зад бүргэрийн 3 маань ялаагүйдээ нэлийн ингээ гонсгор гарагдаад байгаа тийм. Гэтэ уул нь бол яг нэлийн ойрхон зурсан шүү дээ. Тэгээ тэр бусад нөгөө сонгосон хүмүүс ч гэсэн ер нь бол нэлийн ойрхон баг нэг 55 болон 45% гэдэг ингээ хоогдсон байгаа гэдэг. Гэсэн тийм. Тэгээ амраа болохоор баг ингээ нэг хоол ийгээс нэг үнэлгэцэнгүүдээ гэдэг. Тэсэйг гонсгордоо. Тэгээд нөгөө болзоонд явсан үедээс ингээ цуус тавчлаа урангуулаа хэлвэл цэлмэг тод хоёрын болзоо ер нь бол болзоо гэхээсээ илүүтэйгээр мэдээлэл солилцсон юм болцсон тий. Тэгээд цэлмэг яагаад наваг ингэ сонгосон ингэ гэсэн чинь тод ингэ нэг хариулт нэг хэлэхгүй тий. Ингээ би хэнийг сонгохоо мэдээгүй
байжсэн чинь чи ингээд гараад ирсэн ухааны юм яриад. Тэгс цэлмэг баг уяас би тэгээ баг чамайг сонгосон юм байна гэж байгаа шиг те. Ер нь бол баг тийм болох шиг болсон. Харин тийм. Яг- Шууд ингээ гараас нь хөтлөөр баг урагшаа галхацсан тий. Тийм. Цэлмэг. Уяа тод ч гэсэн өөрөө яг голд нь очиж зогсож байгаа юм чиг. Урдан зогсох байсан байхгүй. За одоо яа их одоо өнгөрсөн асуудалтай. Тэгэл тод хийсэн үйлдэлтэй жоохон гимсэн юм уу эсвэл сайн ойл яасан гэх юм жоохон эвгүй болцоо өнгөрсөн те. Нэг тийм гоё spark юусоо байгаагүй те оч. Тийм тэгээд тэр хоёрын ярьж байгаа зүйлс нь болгоод цэлмэгч тодоос чи өрөөндөө хідүүлээ байгаа нөгөө өрөөний чи хідүүлээ байгаа та хэд өрөөндөө юу ярих юм ярих вэ гэд ер нь бол жоо нэг тэр газраа ингээ map out хийгээд жоо нэг game plan боловсруулаач гэх юм уу те байгаа байхгүй. Түнсчл яг бибиний талаар нэг арай нэг илүү дотн мэдсэн юм бол ерөөсөө байхгүйсэн. За харин уулийн хасаа хоёрын хоёр дахь болцоогоод байгаа шүү дээ. Хасаа бас дахиад нөгөөтг нь нөгөө захиагаа яриас. Би ингээд чамд бас шүлэг бичиж байгаа. Гэтэ яриа дуусаагүй байгаа. Муусаагүй байгаа гэл ёо. Одоо хөгшөө тэрийг дуусгаад хэрэггүй. Ямар ч шүлэг одоо хэрэггүй шүү. Энэ аягууд хасагдах юм бол бүгдэнд нь зориулж шүлэг бичнэ те. Яа бараг л магадгүй шүү. Хамгийн тэнэг нэрээ уул нь энэ хоёр чинь те айгүй хөөрхөн спарктай айгүй дэжгүй явж байгаа гэд тэгсэн чинь хасаа болохоор ерөөсөө мэдгүй нэг хоёр захиа авсандаа ч юм уу ингээ бардцсан юм уу эсвэл ингээ кул байх гэж оролдоод байгаа юм уу эсвэл ингээ одоо харвас хасаад үүлээ айгүй таалагдж байгаа гэдэг нь харагдаад байх чинь үгүй юм шиг те араас нь үүлээ гүүгээд байгаа юм шиг байр суурьтай нэг хий ёг гэсэн те Асуулт асууж байгаа юм ч гэсэн амар сонин юм яриа л те. одоо асуултанд нь ерөөсөө ингээд хариулахгүй байхгүй. Жишээлбэл өмнөх өдрөнд бөөнөрөө шийтгэл хийх болоо тэгээ үүлээ төгсөөг үнссэн шүү дээ. Ахаа. Төгсөөг сонгосон шалтгаан ч гэсэн зүгээр тэр асуултандаа үнж бай гэдгийг сонгосон. Тэгээд Яг болцооныхоо дараа бас тоглоомоор ингээд заавал хүчээр хасаа ингээд зүгээр ер нь тоглоомоор л ингээд за окей үнсэлцээ гэж тэгмээргүй санагцсан байхгүй юу. Тэгээд үнэхээр үнсэлцэхэд тулвал зүгээр шийтгэлээр тоглоомны даалгавраар үнсэлцмээргүй шүү дээ. тайлбарсан шүү дээ. Ахаа. Тэгээд тэрэн дээр мэдээж угаасаа хараас бөөнөрөө сандживэл хасаа энэ царайн ч гэсэн амар имзэглсэн байх хэрэгтэй байгаадсэн шүү дээ. Тийм байхад манай үүлээ хасаас асуухтаа Нөгөө нэг даалгавар дээр би төсөг сонгосон шүү дээ. Тэрний дараа надад чи амар энэ дээр хүлээж авсан юм шиг. гэж байхад хасаа өөдөөс нь Өдөр амар нартай байсан шүү дээ. Би ч тэр төрөлөг очсон байсан. Жохон нарших шинжтэйгөө хүжсэн баг. Тэгээд ингээд шүрмс хүмүүс татаад жоохон тийм би тавгүй байсан болохоор тэгээ санагдсан шээс магадгүй. ярьж байгаа байхгүй юу? Тэрэн дээр харин тийм ээ надад жоохон онцгүй байсан. Энэ тэрийг хилцэн байсан бол зүгээр явах байсан байхгүй юу? Харин ч бүр ингээд тэр чинь нэмэлт оноо авах гэсэн байхгүй те. Харин тийм. Өөрийгөө сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би чамайг хармалж ийн шүү гэдэг тийм мессежийг өгвөл илүү татанцах байхгүй те. Тийм тэр чинь ерөөсөө ингээд өмжилж авч байгаа гэсэн зүйл ерөөсөө биш шүү дээ те. Ингээл яг одоогор бол чи надад таалагдж байгаа гэдгээ зүгээр ингээд шудраг зоригтойгоор хэлээс сурч хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй яг ингээд үгээр хэлэхгүй худлаа нэг юм ярих болгонд л ингээд шүлэглээл те. Шүлгээ ингэж яриа л байдаг. Гэтэ яг үгээрээ ерөөсөө гэж өөрийгөө ойлгуулж чадахгүй эсвэл ингээд communicate ерөөсөө хийж чадахгүй байхгүй юу? Тэгснэ одоо энэ ярьсан нэг би бинтээ захиа өгсөн талаараа ярьж байгаа шүү дээ. Хасаа олонгот үйл яг захиа өгсөн гэж би бодохгүй байгаа гэж үүлээд хэлж байгаа байхгүй юу? Тэгснэ яагаад чи тэгэж бодох болов гэсэн чинь хасаа үүлээрөө те Яг чамаг тэр хоёр цагийг бичээгүй байх гэж бодсон. Бичсэн тийм сондгой өвөрмөц захиа байх байсан болоо гэж би бодсон. Гэсэн үг шүү Тэгээд дээ. миний шүлгэлдэг шиг одоо чиний нэг тийм өвөрмөц зүйл байх гэж би бодсон. Юу гэсэн үг гэдэг яа тэр нь бүр сонсохоор цавалнаа өглөө гэж ирсэн. тэгээд үүлээ өөдөөс нь шууд тэгвэл одоо миний захиа чиний сэтгэл ингээ хүрээгүй мэн те гэсэн чи тийм гэж бодож байгаа байхгүй юу? Юу гэсэн үг юм те. Тэр захиа нь үнэндээ л дайжгүй байсан тэхүү. Энгийн хүн тийм захиа бичсэн шүү дээ те. Танилцаж дотносондоо баяртай байна. Анхаарал халамжинд чин эмгтээлэг байдал минь сэргэж байгаа мэд санагдж байна. Чамд баярлалаа. Цаашаад улам дотн танилцгаа хүлээж байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ гэсэн байна. Үүлээ бол өөрийгөө айгүй ингээ хүүхэн тэр захиан дээр ойлголцсон байгаа хөө өөрөө дотор бодогдож байгаа зүйлсээ те. Би чамтай хамт байхдаа хүүхэн эмгтээлэг байдгаа. Тэгээд чиний наарууч надад таалагддаг чамтай хамт ингээ ярихцах ер нь үнэхээр дайжгүй байдаг мэд гэдгийг тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэгсэн хасаагийн захиа юу гэсэн? Айл хүтэн инээмсэглэлийг ч хараад татагдах тэр таталцал ааш зангийн чин ямар нэг юм мансуурах тэр мансуурал амьдралт минь өнгө болон алаглаж гэрэлтэх солонг юм уу чи гинэ.
Өстөө ямар юм модны юм өчр шиг, ийм солонго шиг болгох шиг. Тэрнээс чи яг үндэ хүн юу ойлгох юм бэ? Тийм Тийм шүү дээ. шүү дээ. Уу яг Тоглоод ам яа таа тий. Надад бол тийм шүлгнээс илүү юм энгийн юм илүү гойс хөрхөсөн баха. уу яг зүрхнээсээ гарсан үг хэлэх юм бол тэр чинь шал ондоо шүү дээ. Худлааны шүлэг мүлэг бичижсэнээс. Тий? Тэгээ гол нь хамгийн тэнэг нь чамайг би над чиг хэмжээний юм бичгийг би хүлээсэн гэж хэлээд тэгж байгаа амар муугас наж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ямар их өөртөө итгэл вэ тий? Айгу Тийш. нөгөө хүнд нь яаж тэр үгэнд тусах гэдгийг бодохгүй байгаа байхгүй. Залуучуудаа энэ тэнэг ажиллахгүй. Ерөөс энэс амар суралцах хэрэгтэй. Энэ бол маш том классик жишээ байхгүй тий. Эндээс юм суралцах хэрэгтэй. Тэгэд өвлөөч гэсэн яг тэр тийм үг сонсчонгууд уул нь яг ингэж хэлэх хүртэл нилээн ууланд ажгүй нээлттэй ингэ те амар хөөрх инээж минэ гэдээжсэн чинь яг тийм үг сонсоод ирчингүүд хин ч гэсэн одоо ингэ гайх ш юу болчих гээд тэгээд ирэнгүүд өвлөгийн тэгж хэлсэнд нь юу гэж хариулсан бэ гэхээр би ингээд 2 хон онж байгаа те тэгэнгүүт би чамд ингээд буруу бодол ингээд төрүүлмээргүй байсан юм а гэсэн чи хасаа ямар бодол юм бол шиг. Үгүй яг хариулж байгаа хариулт болгоно яг тийм те. Чамд ер нь би яг ямар санагдчих байгаа вэ? Яг жинхнээсээ жинхэнэ feeling. Яагаад асууж байгаа юм бол? Тэгсэн бол чамд бүр арай илүү өөр ойлголт өгчих байх гэж би бодсон. Ямар ойлголтыг? Надад чи үнэхээр таалагдчих байгаа шүү гэдэг ойлголт. Яагаад тэр ойлголтыг өгөхийг хүсээгөө гэж? Тийм чи ер нь жоо романтико. Гарахындаа л гарах. Арай Нэг юм худлаа найрсаг харцаар хараад тий. Тэгээ нэг ингээд цаанаа нэг ингээд нэг юм бодсон нэг дургу өрөөд байгаа маягтай ингээд хараад байгаа байхгүй те. Энд тэгээ хасаа шал тэнийг юм шиг амар хөөрх юм ихлүүлж явжснаа. Тэгээ өөрөө тэрийг баллаа хийчих байгаа байхгүй. За тэгээд манай 3 дахь болцоо бол Мичи хонгор хоёрын хоорондох болцоо тий. Тэгээ яг энэ Үүля хасаа хоёрын болцооны дараа Мичи хонгор хоёрын болцоог харахаа бүр шал ондоо газар тэнгэр хоёр шиг шал өөр юм. Шал ондоо. Хүн гэдэг чи одоо хоёр хүн иймэрхүү юм яриндаа те нэг энгийн хоёр хүн бол те яг тийм мэдрэмж төрөөс яг тийм энэ хоёрын болзааг үзээд миний сэтгэл дотор ингээ гоё тайвширсан. Надад их тайвширлыг өгсөн. Тэгээ яаж яахт энэ хонгор Мичи хоёр маань ч гэсэн би нэ айгүй сайн сонсох юм те. Тийм мичи ялангуяа те айгу гоё сонсоод ингээд ярьж Яг байгаа. гоё нүдрүү нараад. Тий. Тэрийг нь бас нэг хонгор бас хараад ярьж байгаа яриа нүртэл амар чин сэтгэлээсээ ярьж байгаа те. Нөгөө хүн нэг тийм сонжиж байгаа маягтай ямар ч тийм яриа байхгүй яг ингээд дотроо уудлаад амар энгийн яриагаар ярьж байгаа надад амар гоё санагдсан. Нөгөө хүнийгаа илүү мэдэх асуултууд асууж байгаа байхгүй юу. Харин манай нөгөө хоёр болцоо болохоор ерөөсөө тийм байгаагүй. Нэг нь болохоор хитрхийн ингээ гүн рүү орч чадаагүй, нэг нь болохоор шал буруу сувгаар ингээ яваад байдаг те. Харин ч бүр болцоонд яваагүй нэрвэсэ Харин тий. тий. Өвлийн хасаа хоёр болол. Гэтэ өвлийн эртхэн хасаагаас юу нэ холцсон зүгээрээ зүгээр. Яг үндэ бол надаа яг нэг нөгөө хэлэхэд бол хасаа нэг таалагдахгүй байгааг тэгж хэлсэн юм дараа. Надаас нь таалагдаагүй. Надад амар жоохон өөртөө их тэтгэлтэй санагдсан да. Өөрийгөө арай л илүү үнэлээд байгаа юм шиг тий. Тэгээ бас дээрэс нь өөрийгөө ерөөсөө гэж хэлж ярьж ойлгуулахгүй яг дотроо яг юу болж байгааг тэгээ хэлээрээ ерөөсөө ойлгуулж чадахгүй. Тэгээд эсвэл нэг хүлээлэлдэг, эсвэл нэг pick up line-ууд ашигладаг. Тэгээ тэр бол яг first impression үүсгэхэд тийм зүйл сэрэг болж болно л тоо. Тэгээ яг гоё ингээд дотносоод биний хинбэ гэдэг юм асуудал дээр чинь яг шууд хэлж хэрэгтэй байхгүй. Чамайг одоо тийм үйл хийх чинь бид жоо харуулах сэтгэл төрсөн. Гэхдээ чи ингээд чөлөөтэй яаж болно? Гэхдээ яг өчигдрийн тоглоом дээр бол тэгж үнсгэд надад тэгсэн гэдг юм бол үүлээ өөдөөс нь ч гэсэн хэлнэ шүү дээ. Яг тэр шалтгаанаа хэлчих байхгүй. Тэгэл хоорондоо тэр хоёр чинь үл ойлгосон байхгүй болоод за цаашаа ингээд хичээгээд явах юм бол бит хоёрт ингээд боломж байгаа юм байна гэж бодож штэ. Тэгэхгүй нэг өөрийгөө өмөрөх гээд өөрийгөө илүү cool залуу болох гэж эсвэл өөрийгөө илүү ингээд юу юм би айгүй ийм understanding хүн шүү. Би хүнийг ойлгохтой ийм сайн шүү гэсэн маягтайгаар илэрхийлэх гээд тэрэндээ өөрө бүдээд унцчих байгаа байхгүй. Тийм эсвэл ингээд чи миний араас гүүхээс биш би чиний араас гүүхгүй шүү гэж бодсон ч юм уу те. Бас өөр нэг өнцгөр харахад бол тэгээ ер нь надад ер нь нэлийн таалагдаагүй. Энэ залуучууд ер нь бол нэлийн зөндөөл байдаг. Та энэ сонсож байгаа үзэж байгаа хүн ч гэсэн тийм хүн болвол тэгээс жоохон өөр таагтдаг өөрөөс хэл яриагаараа ойлголцоо сурчаарай л гэж хэлээ да. За тэгээд болзоонд явсан 6-гийн араас эрэгтэйчдээс 2 хүн болзоонд яваг байгаа шүү дээ. Цэг гэдгсэн хоёр. Тэр хоёр маань яг үлдчихэл хоорондоо ингээд юу болчихоо гэх. Ер нь бол тодог нөгөө нэг яг аль нэгийг сонгох гэж ингээд хүлээж исэн. Энэ жоо урам уурсан байж байгаа л.
Манай ярьж юу хийж ингэ ярьжсэн чи төгсөө те. Хасаа үлдээд хоёул нэг вайн уух юм уу? Нэг вайн. Онтиа. Тий. Тийж шиг. Гадаа бүр гигээтэй жаах шиг те. Мацыг нэвтрүүлгийн андуураад ороод ирсэн шүү. Нэг бодибилдингийн тэмцээн гэж бодоод ороод ирсэн байж магадгүй те. Зөвхөн болцооны тэмцээн байгаад идэг. Тэмцээн ч хин чаашаа чин те. Шоу байгаад идэг. Тэгээд цэгийн ямар ч унтаад өгсөн юм шиг байгаа. Тэгэхээр төгсөө манай үлдсэн 3 охинтой зад группийн охтуудтай нийлцээ бүр нэг хоб бацж байна. Нөгөө вайна бариад орцсон. Октодон нэлээ вайна хооцсон. Чиг ховыг босч гэж байгаа юм те. Тэр яран дээр амраач гэсэн яг хэлж байгаа юм даа. Ер нь нилээ тэгээд шарх авсан гэдэг дээр ямар ч захиа аваагүй тэгэл хоолн ч гэсэн нэг айхтар үнэлэгдээгүй энэ гэж яриа л та. Like I can give my charms гэхгүй би ингээд өөрөө амар дураагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр Тэгээд төгсөө нөгөө октодоос та хэдийн бодлоор хамгийн хот байгаа хүн хин гэж бодож байна. Эрэгтэй эмэгтэй хамаагүй гэж хэлсэн чинь. Сэлмэг яг ингээд нэг юм дотроо өөр юм бодож байгаа хэрнээ гаднаа бусдад хөвд ингэж үсэх гээд байгаа юм шиг. Тэгээд хасаа бас амар too much яг ингээд нэгэнтэй нэг одоо хамт олонтойгоо уусаж чадахгүй. Тэнд яг л нэг юм те. Би энэ бүр яг бүгдийн ингэж гэж ирсэн гэдэг. 13 спортер гэж did you hear that? Тэгээ ер нь бол золоо нилээ хасаад дургу Аа. байгаа нь хэлтэй байна. Харин цэлмэг болохоор хүмүүс жоохон дэжгүй үнэлгээтэй яваад байгаа юм шиг үлээ те. Тийм өмнөхөөс анх уулзнаас бол арай тэгвэр. Гэтэ яг тэр амраа болон золоогийн хэлж байгаагаар цэлмэг хүн болгон дээр ингэж хөв үүсгээд байгаа нь талдахгүй гэж яриад байгаа тийм. Яг хүн болгон дээр яг нэг хүн рүүгээ ярьчихгүйгээр бүх хүмүүс дээр очиж ижилхэн нэг тийм. Тэгээ одоо угсаа тэр чинь л одоо энэ шоуны гол учир нь нэсэ те. Уул нь бол тийм. Тэ. За тэгээд манай болзооны явсан хэд маань босчурж ирээд оройн бөөнөрөө галт хоёр суугаад хүүхд насныхаа хамгийн гоё дурсамжуудыг ярьж байгаа тийм. Ер нь ихтэй айгүй хөөрхөн яриа болсон те. Өөрсдийнхөө хүүхд насыг ярьж байгаа болохоор ш тэр юм уу. А энэ дээр болохоор цэгийн нэг танилцуулгатай. Оройн тойргоор болохоор бүгдээрээ даалгавар биелүүлэхгүй бидний хүүхэд насны мөрөөдөл болон тухайн үед хамгийн одоо жаргалтай ч юм уу гоё дурсамжууд байх талаар ярих байгаа. Нэг сонь нэг юм робот хоолой гэдэг чинь тэргээрээ яриад те. Тэгснэ чи санаж байгаа бол нөгөө нэг төгсөөдөө өрөөндөө хоёулахна ярьж байхдаа өгнө. Аа тийм штэ. Өсөөнтэйгээ явж чадаагүй өсөөн энд байна штэ. Яа. Санаа зовж байхгүй да. Яг ингэ шууд ингэ хүмүүс шүү. Эмгтэн төрүүлээд тэгэхээр эвгүй байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр нэг краш байгаа хүмүүс тэр явж чадахгүй штэ. Манай хоёр чи крашууд нөхгүй юу чих. Нэр тийм боломжтой байхгүй. Тонтоо чамайг сонгочихсон байж магадгүй. Түүнийхээ баттаргууд дайрсан нэг яваарч. Тэгсэл өгсөн. Тэг ингээд амар ингэж ярьж байсан. Амар ярьж олон хүний дунд орсноо. Тэг амар тэгж яриад тэг жоох ичмэх юм шиг байгаа юм. Гэхдээ яг нөгөө нэг залуусараа нийлцсэн ингэ ярьж байхдаа цэги чи амар ингээд хамаг цаагаараа юу болж байгаа theorize хийж мэгэл тэ TV гаргаж маргаал тэгснэ. Наа чи яг дургуун хүн рүүгээ явж байгаа байхгүй да. Юмаргаа үнэнд энэ ч байна штэ гэж бүр амар нээлттэй яриад байжсэн аа. Олон хүмүүсийн дунд ирснээр жоохон ингээд мужик болчт юм байлээ тий. Яг өөрийгөө яг тэр өрөөндөө байдаг шиг октодтой хамт байдаг бол бас уулын ингээд нэлээд хүмүүс хатгаарлаа байсан бахалтай. За тэгээд Моко маань тэр дээр ирээд нууц өрөөнд орох шагналын эцэстээс асууж байгаа юм те. Амраа төгсөө хоёр ялсан байгаа. Тэр хоёр дээр юм пайц шиг юм өгөөд нэг талдаа тим нэг талдаа өгөгцөн. Тэр хоёр хоёулаа зэрэг тимийг сонгох юм бол тэр хоёр хамтдаа өрөөнд орно. А тэгсэн чинь төгсөө тимгээ сонгосноо амраа үгүйгээ сонгоцсон те. Яа. Тэгсэн чинь тэрэн дээр төгсөө жоохон имзэглээд бас жоохон гойсгор байгаа. А тэгсэн чинь нууц өрөөнд орох ирэх нь өнөөдөр бас октодонууд басан тэмцээний ялагч Мичид очсон байгаа даа. Тэгээ нөгөө нэг дэр булаацалдаг тийм. За тэгээд Мичи чинь хамт орох хүнээ сонгоод хэнийг сонгосон гэж бодож байна. Мэдээж гоё яриа өрнөлсөн хонгорыгоо сонгосон байгаа. Тэгээ тэр хоёр хамтдаа нууц өрөө рүү орохоор болсон байгаа. Манай анхны нууц өрөөний эцэст байгаа. За манай хоёр чи айгүй хөөхөн хамт өрөөнд орсноо манай Мичи чинь бүрэн спа үйлчилгээ үзүүлээл те. Нуруу муруу гармаар бүгдэнд нь массаж хийж өгөөд бараг чихийг ухаад байгаа. Тэгснэ үлгэр уншиж өгөөд Нүрэнд нь маск тавьж өгөөд бүрэн үйлчилгээ аваад тэгээ сайхан унтж байгаа юм тий. Унтахт нь үлгэр уншиж өгөөл унтуулж байгаа юм да сайхан. Тэр нь бол энэ 3 дугаар анги маань ингээд дуусч байгаа тий. Тэгээд 3 дугаар анги шам дээр нь ямар санагдав бэ? 3 дугаар ангиас хамгийн ой тоонд ингээд тод үлдсэн бол хасаагийн тэнэгтэлтэй байсан.
болон Мичи хонгор хоёрын хөрхи яриануд л байлаа да. Гэтэ хасаа ингээ эхний анги дээр амар кринж агаад ингээл унтсан штэ хасагдталтанд орсон те. 2 дугаар анги дээрсэн чи арай гайгүй овоо гайгүй өжсэн аа. Захиа онготлоо 3 дугаар анги дээр дахиад ингээ унтчих байгаа байхгүй. Тэр хүнд ерөөсөө юм магтаал юм ерөөсөө захгүй шүү байна. Нэг тийм жоохон нүүр өгөлт. Дандаа ингээ хасах тийм юунд ингээ байдаг юм бол илүү яг өөрийнхөөс айтаахан байх хэрэгтэй юм шиг санагдаад Харин тий. Тэгээ хасаач гэсэн өөрийгөө яг хин гэдгээ ерөөсөө илэрхийлж чадахгүй байхгүй. Өөрийгөө ерөөсөө хин гэдгийг харуулж чадахгүй тий. Яг хүмүүсийн харж байгаагаар болохоор хасаа нөгөө шүлэг бичдэг баачгаа л. Тий. Одоо надаа эсрэгээрээ сэтгүүлээ болонгууд хөөхөн ингээд өөрийгөө хин гэдгээ анги бол явах тусам таниулаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Сэтгүүлээ чи анх орж иж байхдаа яг тийм эсэн штэ. Яг ямар ч personality байхгүй тий. Яг энэ persona явааддаг, яг нэг дүр явааддаг. Хурж ирэл ёстой чи бол тод би бол од хоёлаа хормоо яж байгаа мó маа бүгж аамаа тий. Хоёлаа 6 хүүхэдтэй болмоо. Яг нэг тиймэрхүү нэг маск үтсэн ингээд яваадсан. Ер нь бол тэнгууд одоо нэг арай болцсон тий. Тэгж ярихаа. Тэгэл арай нэг хөөрхөн яриамаараа өрнөж эхлээл өөрийгөө хинбэ тий. Доторх хүн нь хинбэ гэдээс хөөрхөн харуулж эхлэдэг байгаа байхгүй. Харин надад яг эсрэгээр сэтгүүлээ илүү таалагдсан. Энэ анги дээр арай нэг хөрхөн хүн шиг болсон байсан те. Тэгээ яг гоо ерөөдөө энэ сизон маань 200 цэсний плот бас нэлийн хөрхөн гар байж шүү те. Тийм драма ер нь бол нэлээхтэй. Харин тий. Гол нь одоо энэ цуврал энэ шоу байгаа шалтгаан чинь ингээл гол нь драма шүү дээ. Хоорондоо ингэж хор хутгаж та. хор хутгал хоорондоо хэрүүл ам хийж байгаа тэргүүл ойлголцсон. Тэгэхгүй ингээл эхний сизон бол айгүй гоё байсан чинь ингээл яг нэг цусланд нэг хүүхдэд ирсэн амарч байгаа юм шиг те. Залуучуудаас яг ингээ найзууд гах дүүс шиг болцсон дээ. Тэгсэн чи эдгэр чи ингээ хоорондоо ингээ хөрсөлтэй ард дурдуур нэм хийгээд те. Хин чи тэр нь бицэн юм энэ бицэн юм шүү гэж тэгж байгаа нээр илүү сонирхолтой болгож байгаа санагдсан дээ илүү entertainment. За тэгээ дараагийн анги дээр бүр илүү гоё юм гарах бах. Тэгээ дараагийн бичлэгтэй бас хамт байгаарай. Та бүхэн манай Тэнгисийн хэрэг дээрх season 2-ын өмнөх ангиуд дээр хийсэн бичлэгийг үзхийг хүсэж байвал Энэ дээр гарч байгаа плейлист рүү ороод бүгдийг үзээрэй. тэр бай. Бай бай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай бай.